Наач хэцүү асуудал. Хэрэгтэй байна да. Тэр үл ерөөсөө яг зовлоо нэрээ шүү. Сайн байцгаана уу? Сонсогчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хотын хөгжлийг барилга замаар хэмждэг. Гэхдээ хот гэдэг бол зөвхөн бетон биш. Хот бол хүмүүс, тэдний амьдрал, тэдний тав тух. Энэ нэвтрүүлгээрээ бид нийтийн бие засах газрын тухай ярих болно. Тийм газар байдаг ч юм шиг, байдаггүй ч юм шиг. Энэ бол Улаанбаатарын үзэгддэггүй үйлчилгээ юм. Та өдөрт хэдэн цагийг гудамжинд өнгөрүүлдэг вэ? Автобусанд суух, алхах, уулзалтандаа явах. Энэ бүх энгийн хөдөлгөөнд дунд бие махбодтой таныг чимээгүйхэн тогтдог. Тэр тохиог дагаад тойроод л харна, бие засах газар хааж алга. Улаанбаатар хотын хэмжээнд 2023 оны байдлаар ердөө 24 ширхэг нийтийн бие засах газар бүртгэгдсэн байдаг. Үүнээс 19 нь л ажиллаж байгаа гэж мэдэгдсэн ч ихэнх нь засвартай эсвэл хаалттай. Харин 2 сая орчим хүн амтай энэ хотод нэг бие засах газар тутамд 84 мянган хүн ногдож байна. Тэр ч байтугай энэ эдгэнэл бүгд л хотын төвд. Чингисийн талбай, Ихтэлгүүр гэх мэт. Харин захын дүүргүүдэд огт байхгүй. Бид энэ энгийн хэрэгцээг хангахын тулд кофе шоп хайх хэрэгтэй болдог. Гэвч 0 ороход худалдан авалт хийгээрэй гэсэн бичиг өгтөн. Зарим дэлгүүрт орж асуувал уучлаарай, манайх нийтийн нөл ажилуулдаг шүү. Бид шинэ барилга, хотын гоё өнгө төрхийг л ярьдаг. Гэтэл наазахын хэрэгцээний асуудлыг анзаарахчгүй. Нэгэн тэгж бодогдсон эргэн тойрноо илүү анзаарч харна. Өндөр наснууд удаан алхах, хүүхдүүд эсгүй бол. Хүчлийн бэрхшээлтэй хүмүүс нийтийн бие засах газар орох бүрэн боломжтой хотод амьдарч байна. Хотоор нэг гоё үзэмжтэй цэцгийн мандал, санал байрлуулж болно. Гэхдээ хүн бүрт хэрэгтэй нойлыг шийдэж чадаагүй бол тэр хот жижигхэн хിവэрээ л санагддаг. Энэ талаар бусад хүмүүс юу гэж боддог бол Улаанбаатар хотын иргэдийн сэтгэлийг хүргэж байна. Сайн мөн үү? Тойроос юм асуучих жолоо. За одоо ингээд сити тойлттэй шүү дээ. Нийтийн бие засах газар. Тойрын хувьд хэр хүртээмжтэй, хэр хангалттай байдаг вэ? Шүү дээ баг. Бахан нэртэй. Хэцүү юм байна. Хангалтгүй. Байхгүй юу ч байхгүй шүү дээ. Өө баг ховор байхгүй шүү дээ. Зоос мэдэхгүй зүй үйлчлүүлж байгаа болохоор. Тийм. Хоёр таалцдаг шүү дээ. Муу шүү дээ. Аха. Хайгуу муу шүү дээ. Үнэр цаана үнэхээр хэцүү л байдаг. Яг дотор агааржуулах шийдэл тавьчихсан. Та ер нь хаана байдгийг мэдэх үү? Энэ талбайн урд нэг байгаа даа нэг байдаг шүү дээ бөөрөг. Талбай нэлдэг харагддаг шүү дээ. Аха. Хостой юм шиг мэдэхгүй. 120 мянган нэг юуны бодлоо, хурдын бодлоо нэг байгаа. Тэр Сүхбаатарын талбай тэр сааданд нэг жорлон байдаг гэсэн хүмүүс тэгээд энэ ажилтгүй юм байлээ штэ л гэж ярьж л байдгийн. Би тэрийг сонсч ирсэн шүү. Тэгвэл гадуур явж байгаад ингээд бие засах хэрэгцээ гараад ер нь хаана бийцдэг вэ хоёр? Тэгэл хүнээс л тогтдог шүү дээ. Болцол номин сүйж Онцгой юу гадлагт нөө гэсэн юм уу л авах хэрэгтэй. Эсвэл том нэг худалдааны юм уу? Сүү шүү дээ. G25 сүү тэгэл. Тийм тэрнээс бусад үйлчлэгээний ганцруу 0 нусруу оруулах аюул дургуй шүү дээ. Аль орж болох ресторан зоогийн газар ч юм уу те эсвэл өсчинд мөнгөний нөгөөл. одоо дэлгүүрлгүй энэ номин. За тэгэл ихтэй сэвжээс орон эсвэл тэгэл төвцөр гал гэртээ өрөөж ирчтэй. Одоо иймэрхүү газар явж бол нэг хашааны болон зуланд бийсэн шүү дээ. Одоо тэгвэл энэний гаргалаа шийдэл нь юу байх бол таны талаар? Явуулын тийм нойлууд байдаг шүү дээ гадаад шүү дээ. Тиймэрхүү нойлууд байх ч юм уу эсвэл яг энэ төв яг энэ одоо хүүхдийн парк ч юм уу төв авцаага ер нь жоохон тийм нойл жоохон нэмж тавьмаар юм санагддаг шүү дээ. Ер нь нэмэх хэрэгтэй байна да. Заавал тийм номин гэхгүйгээр бас энд нэг юм газар байдаг гэдээ орчвол зүгээр л. Үйлчлэгээний байгууллагууд нойлоор хангадаг л бас бүгд тгээ хангачвал заавал тэгш нийтийн нойл байгаад шаардлагагүй болчих. Ер нь бол зүгээр л агааржуулах хийж юм болно л гэж бодчих. Ер нь хаасайгүй л байх хэрэгтэй. Бийцдэг газруудад. Тэгээд тэндээ бол гар нүрээ угаалтууртай, гарын угаалтууртай байх хэрэгтэй. Одоо нийтийн энэ амрах юу байгаа шүү дээ. Энэ дээр хүн зүгээр булан тохой гэлгүйгээр тийм нэг нойллын асуудал шийдэж босгох хэрэгтэй байна. Нийтийн бие засах газар бол тансаглал биш.
Энэ бол хүний энгийн хэрэглээ, хотын соёлын үндэс. Хотын захиргаа илүү олон нийтийн бийц газар төлөвлөж хөрөнгө оруулалт хийх, хувийн хвшлэх, жишээлбэл ресторан, сүлжээ дэлгүүрүүд нийтийн зориулттай нойл ажиллавал хот татвараас тодорхой хэмжээний урамшуул үзүүлж болох юм. Мөн утаснаас хайлт ихэд өөрт ойр бийц байгууламжийг санал болговол илүү амар. Цаашлаад цэвэр байлгах хяналт, ачаалал даах тоо хэмжээ, 24 цагаар ажиллах боломж гээд олон шийдлээ сонголтоо. Хин нэгнээс хүлээх биш, асуудлаа хамтдаа ярилцах цаг болжээ. Нэвтрүүлгийг бэлтгэж хүргэсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутан Чингүн.